Сайн байцгаана сонсогчдоо. За бид тээр хачирхалтай хэрэгүүд булангийнхаа 2 дахь дугаарыг бичгээд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа дугаараар хууль бус цагийн ажлуудын талаар ярихаар бэлдээд байна. За хууль бус цагийн ажил гэдэг нь болохоор Yami Byte гэж японоор хэлдэг. За тэгээд энэ Yami Byte гэдэг байгаа нь болохоор за Yami гэдэг нь болохоор ерөнхийдөө хууль бус одоо харанхууч гэдэг юм уу тиймэрхүү одоо мууг илэрхийлсэн тийм үг байгаа. За тэгээ byte гэдэг нь болохоор arbeit гэсний товчлол үг байгаа. За тэгээд энэ цагийн ажил болохоор за энийг одоо нэг цагийн ажил гэж одоо юу гэмдэ хилээ заншсан гэх юм уу. Тэрнээсээ шуулан цагийн ажил биш зүгээр гэмт хэрэг байгаа. За тэгээд энэний талаар яг ямар одоо гэмт хэргийг Yami Byte гэдэг байгаа вэ гэдгийг талаар тодорхой ярих болно. За тийм тэгээд өнөөдөр бид хоёр Yami Byte-ны талаар яг сая Закагийн хэлдгийн яг дагуу би одоо ингээд өнөөдрийн дугаараа бичих гэж үзчихсэн чинь Yami Byte-д оролцсон нэг залуу энэ ерөөсөө Yami Byte гэдэг нэр нь угаасаа буруу. Энд чинь ерөөсөө тийм цагийн ажил эднэр биш ээ. Хууль бус гэмт хэрэгээ гэж хэлжсэн. Тэгэхээр яг юм хууль бус цагийн ажил гэдэг нэртэй ч гэсэн цагдаа тэр хэргийн шалгахтаа бол одоо нөгөө тогшуу цагийг гэдтэй одоо маш тийм онцгой гэх юм уу заллин энэ төр гэсэн утгаар бас яг аль бие усны хэрэгээр нь шалгагддаг. Тэгээд энэний талаар ерөнхийдөө ийм байдаг гэж яриад тэгээд бас одоо нэг жишээ болгоод сүүлд гарсан нэг ийм хэрэг гарсан гэдгийг жишээ болгож тайлбарлая гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бид хоёрын дугаарыг бичиж байгаа бас нэг зорилго нь одоо гадаадаас ирж байгаа гадаад оюутнуудаас энэ хэрэгт одоо мэдхгүйгээсээ болоод эсвэл амар хэлбэр аргаар мөнгө олно гэдэг одоо хархан бодлоос болоод мэддэг болон мэдхгүйгээс болоод орооцолдох тохиолдол бас үе гардаг. Ялангуяа одоо нөгөө хятад оюутнуудаас ч юм уу маш их орооцолцсон тийм хэрэгүүд гардаг. Дөнгөж ирсэн Монгол оюутнууд маань бас ийм байдаг шүү гэдэг мэдээд аваасаа гэсэн үднээс бас бичиж байгаамаа. За тэгээд ерөнхийдөө Yami Byte гэхээр хамгийн их түгээмэл байдаг нь болохоор одоо нөх хөгшин настай хүмүүсээс уцтаад худлаа яриад мөнгөний одоо хулигтаж, худлаа хэлж заллаж авдаг. Аль эсвэл бүр заримдаа гэрт нь ороод биедэн хүч хэрэглээд хулгайлж авч зүхтаах гэсэн энэ хэрэг ер нь нөгөө эзлэх хувьд хамгийн өндөр байх гэж бодож байна. За тэгээд тэрнээс гадна одоо охтууд эмэгтэйчүүдийг хууль бусаар биеийг нь үнэлүүлэх зураг авалтанд одоо насан турсан хүмүүсийн зураг авалт кинод ч юм уу бичлэгний зураг авалтанд хүчээр оруулах тэгээд тиймэрхүү хэрэгүүд бас байдаг. За дээрэс нь харт амхины хэрэгүүд бас орно. Харт амхийг нааш зааш нь зөөж тээвэрлэх гэсэн. За тэгээ мэдээж интернетээр хийх одоо заллин ч юм уу иймэрхүү юмнууд ордог байгаа. За тэгээд одоо хөгшин хүмүүсээс одоо мөнгө авах гэдэг нь болохоор ерөнхийдөө японоор бол орой саги гэж хэлдэг. Орой гэхээр би байна. Эрэгтэй хүмүүс би гэдгээ орой гэж хэлдэг. За тэгэнгүүт одоо яаж энэ үг үүссэн бэ гэхээр Японд ч ерөнхийдөө нэг юм аав ээж нь ганцаараа ч юм уу амьдардаг. Тэгээд хүүхдүүд нь ажил хийхгээ тустай амьдардаг тийм тохиолдол айгүй их. Тэгэл одоо гэрээхэн утас руу одоо заавал гар утас бүгдээрээ бас байхгүй. Тэгээ хөгшин настай хүмүүс тийм зүгээр гэрийн утас их ашиглах нь бас их байдаг одоо хүртэл. Тэгээд утас руу залгаад одоо ээж би байна гэдтэй. Тэгээд орой би байна гэд японоор хэлээд би одоо ийм хэрэгт орчлоо. Тэгээд дансаа хаалгачлаа. Компанийнхаа мөнгийг ингээд алдчихлаа. Би одоо буцааж энийг өнөөдрийн дотор төлөхгүй болвол би одоо ингээд бараг шоронд явах гээд байна ч гэдэг юм уу тийм ингээд сандраад бүр айлгаад тэгээ би одоо найзаагаа явуулчих. Та тэр одоо хамгийн энгийн нэр хэлэхэд найзаагаа явуулчих. Та миний найзад тэдэнд хөрөг өгчөөрэй. Гингүүт одоо нөгөө аав ээжүүд чинь сандарсандаа болоод за манай хүүгийн найз ирэх юм байна гэд мөнгө бэлдээд өгчдөг гэсэн ийм хэрэг байдаг. Яг амархнаар хэлэх юм бол за тэгээд энэ заллин маш их гарсан учраас маш их одоо цагдаагийн байгууллагууд, зурагт телевизээр ер нь одоо хүртэл байнгын ийм заллинд орооцолтоо гэж маш их Японы телевиз ч юм уу юунаас бүр бүх ATM дээр анхааруулга наалттай байдаг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь ингээд улам бүр аргаа өөрчлөөд бүр ингээд цагдаагийн дүрд хувирж очоод буруу хүмүүсийн гарт таны картны мэдээлэл чинь ороод таны картнаас маш их хэмжээний мөнгө гараад байна. Би одоо тэрийг
одоо нөө хийж байгаа хүмүүс нь баригдсан учраас таны картыг чи одоо ингээд шинээр сольж өгөх хэрэгтэй байна гэд цагдаагийн одоо хуурамч үнэмлэх үзүүлээд хуурамч хувцастай ингээд хүмүүс очиод картыг авах ч юм уу. За та нууц кодоо хэлээрээч гэдэг юм уу. Тийм үү. Маш олон янзаар тэгж арга нь улам нарийсаар байгаа. Тэгээд ерөнхийдөө хөгшин хүмүүс нь ч гэсэн тэрийг айгүйх мэддэг болсон. Зүгээр утас залгаад одоо мөнгө төгрөг гэх юм бол огт өгөхгүй гэдэг бүр ингээ ойлголттой болцсон байгаа мөртлөө тэрэнд ингээд гиндээд хуурагдаад мөнгө алддаг тохиолдол их байдаг. Тэгээ хоорондоо бүр ингээд өвөө эмээнэр сууж агаад ярьдаг юм нь бараг тэрнээс одоо хэрхэн хамгаалах вэ гэсэн яриа байдаг мөртлөө тэрэнд ингээд орчоод байдаг. Тэгээд энийг ерөнхийдөө ямар хүмүүс хийгээд байна вэ гэхээр Японы мафийн бүлэглэлтэй якуза нар бүр одоо толгоонд нь байх нь их байдаг. За якуза нар болохоор одоо ч гэсэн ерөнхийдөө бол байдаг. За өмнө нь одоо нэг 20-од жилийн өмнө ч юм уу бараг цагдаагаас илүү хүч чадалтай эрх мэдэлтэй ч юм уу байсан болвол 20-30-аад жилийн өмнөөс нэлээд чангараад цагдаа нар нь одоо тэр хүмүүсийг маш сайн барьдаг болоод тэгтээ одоо хүртэл ингээд байж байгаа. Тэгтээ тэгээд тэр хүмүүс яадгүй гэхээр одоо тийм бүлэглэлийн хүмүүс банкнд данс нээж болдгоо, ямар ч ажил хийж болдгоо, ерөөсөө нийгмээс юм гадуур байдаг. Ерөнхийдөө нэг бараг л юм шоронд орсон хүн жишээлбэл юу ч хийж чадахгүй шүү дээ. Яг тэрэн шиг тийм байдаг. Тэгсэн мөртлөө нийгэмд амьдраад байдаг. Тийм болохоор тэр ями буюу одоо арын тэр одоо хөшгөний ард байгаа муу муухай амьтаа ер нь ихэнх нь энэ бүлгийн хүмүүс холбоотой байдаг. За тэгээд тэр хүмүүс өөрсдийнхөө нэр дээр дансгүй учраас энгийн хүмүүсийн одоо хэрэглэхгүй илүү дансыг худалдаж аваад тэгээд тэрүүгээр одоо гэмт хэрэгтэд ашиглах тийм юм их байдаг. Тэгэнгүүт одоо гадаад оюутнууд ч юм уу яаж энэ толбогдож болох вэ гэхээр одоо өөрсдийнхөө нэр дээр үүсгэсэн дансаа зарах ч юм уу те мөнгөөр тэгэх юм бол тэр нь ингээд шууд хамсаатан нөгөө хэрэгтэй ингээд хамсаатан болчихно. Тэгэхээр одоо энэ хэрэг нь ингээд дотор явах уу баг ингээд хоёр хуваагдаж байгаа гэхэд болно. Cash card буюу тэр банкны карт дансыг хүнээс ингэж худалдаж авах ч юм уу тэгэх за өөрийнхөө дансыг зарах ч юм уу нэг юм одоо үйлдэл хийх нэг юм хэрэгтэй шүү дээ. За тэгэнгүүт нөгөөх нь болохоор тэгж яг жинхнээр одоо мөнгө авах гэдэг юм уу. Тэгээ энэ банкны одоо энэ данс карта тэгж одоо хүнд дамжуулах эднэр гэдэг нь нэлийн одоо тэр хэрэгтэй холбогдох одоо нэлийн сэжүүр нь болоо явчих учраас өөрийнхөө нэр дээрх одоо дансыг ерөөсөө хүнд дамжуулж хэрэглүүлж ерөөсөө огт болохгүй. Одоо энэ хүмүүсээ тэгээд яаж одоо олж авдаг вэ гэхээр ерөнхийдөө сүүлийн үед интернетээр маш их SNS-ээр одоо Twitter-ээр ч юм уу те өндөр одоо нэг өдрийн дотор амар хялбар мөнгө олох боломж байна. Нэг өдрийн одоо бараг 20-30 мянган, 400-500 мянгаас өдрийн бараг хэдэн сая төгрөг олох боломжтой ийм цагийн ажил байна. Туршлагагүй байсан ч болно, заагаад өгч болно гэд. Тэр чинь одоо ингээд зохион байгуулдаг нэг хүн, хүмүүст нөгөө заавар өгдөг нэг хүн, хүн рүү уцаар ярддаг нэг хүн, гэрт нь очиж авдаг нэг хүн, гадаа ингэж одоо харж цагтаа магтаа хүн байна уу гэж хардаг нэг хүн гэж зөндөө олон хүн хэрэгтэй болдог. Тэрэнд ингээд маш их одоо энэ ажил авна гэсэн зарууд ингээд интернетт одоо байгаа гэсэн үг. Тэрэнд японочууд одоо өөрсдөө мэдж очиж байгаа хүмүүсээс агаа мэдхгүйгээр очиж байгаа хүмүүс агаа. Тэнгүүтээ хамгийн амар нь тэр мэдхгүйгээр очиж байгаа хүмүүсээ ингэж хийлгчээд за одоо би одоо ингээд боллоо энэ хууль бус юм байна штэ гэх тэгэнгүүт одоо чи нэгэнт ингээд гараад үрсэн юм чинь одоо ингээд чамаг бид нарыг одоо цагдаад хэлэх ч юм уу тэгэх юм бол чи өөрөө хэрэгт орно гэд ингээд бүр худганд унцдаг гэж байгаа хгүй ерөөсө гарч чадахгүй. Тэгээд нэг тэр хүмүүстэй ингээд холбогдчих юм бол ингээд буцааж гарахад айгүй хэцүү байдаг байгаа юм. За тэгэхээр орой саги гэдэг нь ерөнхийд нь хэлэх юм бол ийм юм байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор тэр эмэгтэйчүүд охтуудыг болохгүй газар ажиллуулах гэд энэ бас ингээд зүгээр нэг юм зураг авалтанд орох уу ингээд чи айгүй хөөх юм а гудамж энэ дэр том метроны буудлын энэ төр айгүйх байж байгаа ингээд зүгээр ингээд костюм биж ахтай эрэгтэй хүмүүс охтуудтай юм яриад ч юм уу чи ингээд айгүй хөөх юм а зураг авалтанд орох уу маш өндөр цалинтай ч гэдэг юм уу тэгээ ингээд за зураг авалтын юмд очлоо ингүүд ингээд за дотор хуцтайгаа зогс мөгс ч гэдэг юм тэгэл ингээд янз бүрийн зураг авчингуудаа нөгөө сонин янз бүрийн сэтгүүл ч юм уу бичлэг болгож ингээд зарна за тэгээд тэрийг мэдээж өөрсдийн хөвслээр хийж байгаа хүмүүс мэдээж байгаа мэдхгүйгээр очиж байгаа хүмүүс байгаа тэгээд би одоо ийм одоо зураг бичлэг байсан ч юм уу энийг мдээгүй гэх юм бол
чи одоо ингээд хийхээс өөр аргагүй бидний талаар ингээд цагдаад энэ төр хэлэх юм бол энэ зургийг чи интернет тавьж гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар шантажлах тийм юмнууд бас нэлээд байдаг. За тэгэл одоо янз бүрийн Японд ч биеэ үнэлэгч хууль бус хийж байгаа эмэгтэй одоо тэр үйлчлэгээ авж байгаа эрэгтэй айл нь хууль бус ч гэсэн одоо хууль бусаар хийдэг юмнууд газрууд бас зөндөө байгаа. Тэгээ тийм газар хүчээр ажиллуулах ч юм уу, тийм бас нэлээд байдаг. За тэгээд дараагийнх нь болохоор одоо харт амьттай холбоотой юмнууд зүгээр нэг ачааг гэрийнхээ хаягаар хүлээж аваад нэг газар заасан газар аваачаад өгөхөд л болно. Тэгээд өдрийн тэдэн 100 мянган төгрөгч гэдэг юм маш өндөр цалинд амлаад тийм хийх юм бол тэр барьж аваач байгаа юм нь харт амих байх учраас Японд харт амих бас нэлээд одоо байдаг цагаараа тийм хэрэгүүд их холбогддог хүмүүс их байдаг. Тэгээ тэрийг нааш цааш зөөн тэр чинь угаасаа амар том зах зээл шүү дээ дэлхийд даяар альж улсад. Тэгээ тэрийг одоо зөөдөг тийм цагийн ажлууд тийм маш их байдаг. Тэгээд гэр орныхоо хаягийг хамаагүй хүнд хийлж болохгүй. Тэгээд зүгээр ингээ гэрт чинь мэддэхгүйгээр одоо захиалаагүй байхад ямар нэгэн ачаа ирэх юм бол ерөөсөө гарын үсгээ зурж авч болохгүй тиймэрхүү юмнууд их байдаг. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү хэрэгүүд байна. Тэгээд цаагаараа бас жижиг сажиг янз бүрийн нэлийн хэрэгүүд байгаа. Тэгээд ями байтуудаас хамгийн их одоо цар хүрээг хамардаг хамгийн олон төрлөөр одоо зүсээ хувиргасан байдаг нь тэр мөнгө хүмүүсийн мөнгийг хулигдаж авах гэсэн энэ байдаг. За тэгээд энэтэй холбоотой нэг хэрэгтэй талмаасны нэг зака ярина. За тэгээд энэ ями байт дотроос одоо хамгийн сүүлийн үед хамгийн их одоо ойр ойрхон давтамжтай. За тэгээд энэ ялангуяа энэ Канто буюу Токио ойр орчмын газруудаар гараад байгаа хэргийн талаар ярий гэж бодож байна. За тэгээд энэ нь болохоор хамгийн ихэнд бүртгэгдсэн нь болохоор 2022 оны 10 сарын 20-нд хүний гэрт за шуудангийн ажилтан байна гэж одоо 2 хүн худлаа хэлж ороод за тэгээд одоо хайж одоо юунд хүзүнд нь тулгаж агаад тэр гэрт нь байсан сефиг нь авч гарсан одоо энэ дээрмийн хэрэг байж байгаа. За тэгээд энэ дээрмийн хэрэгт одоо баригдсан жолооч нь дараа нь өгсөн мэдүүлэгтэй болохоор одоо ямар хүн чамайг хүлсэн бэ гэж асуусан чинь Руфи гэдэг хүний нэр гарч ирсэн байгаа. За тэгээд энэ Руфи гэдэг хүн нь болохоор одоо энэ сүүлд гараад байгаа энэ дээрмийн гэмт хэргийн одоо гол толгойлогч байгаа. За тэгээд энэ бүлэг нь болохоор зөвхөн ганц энэ дээрм биш одоо түрүүн хэлсэн орой саги буюу одоо уцаар одоо ярьж агаад хөршин настай хүмүүсээ мөнгийг нь одоо өөрийнх нь хүүн энтер болж жүжиглээд мөнгийг нь заллиж авдаг тий. За энэ хэрэг энтергээд ер нь маш олон хэрэгтэй ингээ холбогдсон байгаа. За тэгээд яагаад энэ хэрэг ингээ сүүлийн үед амар их гараад ийн вэ гэсэн чинь энэ бусад одоо энэ гэмт хэрэгүүд орой саги ч юм уу тэднэр нь болохоор нэлээд одоо хийхэд айгүй их нэг юу гэнэ алдаа одоо гарах магадлал ихтэй гэх юм уу. Жишээлбэл ингээд нөгөө хүн нь ингээд итгэж өгөхгүй байх ч юм уу тий альсвал ингээд цагдаагийнхаа олоод мэдчих ч юм уу тиймэрхүү одоо эрсдэлтэй байсан болохоор одоо ерөөсөө шууд ингэж нөгөө нэг юу авахгүйгээр одоо олон дахин ингэж одоо уц муцаар яриад тий тэгж нааш цааш одоо юу болохгүйгээр ажил болохгүйгээр шууд гэрлүүнд дайрж ороод тэгээ шууд мөнгийг нь ингээ авцсан илүү амар юм байна гэд тэгээд ерөнхийдөө энэ 20 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэгүүд нь эрс ихсэн байгаа. За тэгээд энэ Руфи гэдэг нэрийг гаргаж ирээд за тэгээд энэний дараа болохоор за нэг хүнээс олж мэдсэн. За тэгээ асуус тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ Руфи гэдэг байгаа одоо энэ гол толгойлогч нь болохоор Японд байхгүй Филиппиний иммиграшны шоронд хоригдож байгаа гэж хэлсэн байгаа. За тэгээд дан ганц энэ Руфи биш дахиад өөр 3 хүний нэр хэлсэн. За тэгээд нийтдээ ингээд дөрвөлээ тэр Филиппиний иммиграшнд хоригдонгоо одоо тэндээсээ ингээд Япон руу зааварчилгаа явуулж хүмүүсийг ингээд гэрлүү нь оруулж ингээд дээрэмдүүлдэг тийм хэрэг үйлддэг байсан байгаа. За тэгээд энэ хүмүүс яагаад ингээд Филиппиний одоо тэр иммиграшны шоронд байсан бэ гэхээр Филиппиндээ өөрсдөө одоо хэрэг хийгээд тэр хэрэг нь болохоор overstay буюу Филиппинд ингээд байх ёстой хугацаанаас хэтрүүлээд одоо суурьсан тий. За тийм хэрэгээр харилцсан тэрүүгээр ингээд шалгагдчихсан. За тэгээд тэр нь ингээд юу н шүүх хурланд нь болоодсэн болохоор тэндээ ерөөсөө бараг өөрсдөө ингээд бараг хамгаалуулчаад тэгэл ингээд тэр одоо тэр нэг шоронгийнхын цагдаа нарт нь хахуул өгөөд нийтдээ 60 шиг утас компьютер олдсон гэж байгаа тэр дөрөөс. За тэгээд эднэрээрээ ингээд Япон руу ингээ гинт хэрэг үйлдүүлдэг байсан.
За тэгээд энэ 22 оны 10 сараас хойш зөндөө олон гэмт хэрэгүүд бүртгэгдсэн. За тэгээд энэний дараа нь болохоор 23 оны 1 сард хамгийн анхны энэ хүн амны гэмт хэрэг нь Токиод гарсан байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр 90 настай хөвшинг 4 хүн гэрт нь ороод за тэгээд задоод тэгээд бүх тэр юу гэдэг цаг маг тэр эд хогшил юмнуудыг нь аваад цутаасан юм хэрэг гарсан. За тэгээд энэ дээр болохоор яг яасан бэ гэхээр за тэр 90 настай хөвшин эмээ бол гэртээ хүүгийнхаа гэр бүлтэй хамт амьдардаг байсан. За тэгээд тэр хүүгийнх нь гэр бүл нь тухайн өдөр хэрэг болсон өдөр өглөө нь гараа явчихсан байсан. За тэгээд тэр хоорондоор энэ хэрэг болсон байгаа. За тэгээд өдөр болохоор 2 цагийн үед бол Чибагийн цагдаагаас тэр Токиод тэр гэрийнх нь ойролцоо тэр цагдаагийн газар руу ингээд залгаж хэлсэн байгаа. Ингээд энэ хаягтай энэ хүн лөө халдлага дээрэм болж магадгүй юм шиг байна. Ингээд очиод ямар ч сан ингээд анхааруулсан дээр хаа гэд хэлээд яг тухайн өдөр нь. За тэгээд цагдаа тэр хүүтэн цуг яг тэр өдрийнх нь 5 цагт нь очиод шалгасан чинь аль хэзээ дээрэм орж ирээд за тэгээд бүх юмыг нь дээремдээд мөн тэр 90 настай хөвшнийг бол толгооноос нь цус гоожжсэн дээрээс нь гар нь сугарсан байдалтай олцсон байсан. За тэгээд энээс хойш бол цагдаа нар бол тэр хэрэгээ илүү том баг гаргаад маш сайн ажиллаж эхэлсэн. За тэгээд ажиллаад бол энийг яг үйлдсэн 4 хүнийг бол олсон. За тэгээд мэдээж энэ 4 хүний дээр бол нөө Филиппиний шоронд хоригдчихсэн бас 4 хүн байгаа гэсэн үг. Тэрний 2 нь болохоор яг энийг толгойлж удирдах зааварчилгаа өгч байсан. За тэгээд тэр дөрвийг мэдээж тэр нөө үйлдсэн яг хэрэг үйлдсэн дөрвийг мэдээж шоронд бариад за тэгээд ял нь болохоор нэлээд хүнд ял өгсөн байлээ. За тухайн үед 19 настай их сургуулийн оюутан байсан оюутанд бол 23 жилийн ял оноосон. Харин яг тэр дотроос юу гэдэг нэг лидер байсан хүнд нь болохоор насаар нь хорих ял оноосон байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө урт хоочод байгаагүй нэлээд бас хүнд ялыг оногдуулж байгаа. За тэгээд харин тэр нэг Филиппиний шоронгоос авчирсан 4 хүний хувьд тэгэхээр хүртэл зөндөө олон гэмт хэрэгт холбогдсон учраас хүртэл шүүх хурал ингээ үргэлжлээд явж байгаа. За ийм байна. Тэгээ түрүүн эгээ бас хэлсэндээ монголчууд маань энд айгүйх холбогдоод байгаа гэд холбогдчихгүй гээд тэрний тэхгүй тулд ингээд анхааруулга болгож бас ярьж байгаа. За тэгээд та нараас санаж байгаа бол 2023 онд юу асан байж байгаа. Японд бас Икебукурод Монгол хүмүүс бас адилхан ями баяттай холбогдоод за тэгээд 3 монгол залуу 2 Японтой нийлээд за нэг Икебукурод байдаг хятадын гэрлөө дээрэм хийх гэж ороод за тэгээд нэг монгол 20 настай залуу газар дээрээ бас нас орсон юм харамсалтай яриг гарсан байгаа. За тэгээд нөгөө 2 монгол нь болохоор Монгол руу цугтаасан гэсэн мэдээлэл байсан. Тэгээд Интерполоор хайж байгаа гэсэн бас тийм мэдээлэл тухайн үед гарч ирсэн. Тийм болохоор хэрвээ ингээд Японд ч юм бол цагийн хөлс чинь нэг хамгийн бараг өндөртөө гэх юм бол 1500-ийн орчимд байгаа штэ тий. Тэгэхээр тэрнээс хэрэг өндөр цалин цагийн жишээлбэл нэг 10,000 yen гэдэг юм уу тий. Тиймэрхүү өндөр цалин хэрэг амлаж байгаа юм бол яг цаана нь яг юу их вэ? Ямар ажил болохоор ийм амар үнэтэй цалинтай байна гэд тэрийг нь бас судлах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Яг метро энэ төр нөгөө анхааруулга самбар дээр өндөр цалинтай хялбар цагийн ажил хийж байхгүй гэмт хэрэг гэдэг ингээд энэ тэнд айгүйх наацсан харагдаад лээ. Ер нь яг сүүлийн үед бас тийм улам нөгөө өмнөх аргаа өөрчилж байгаа. Тэгэхээр маш их анхааралтай байх хэрэгтэй. Тэгээд яг үнэн цалин чинь 1500 yen байлаа гэхэд шөнийн цагаар бол 1.5 нэмэгддэг. Тэгэхээр нэг өсрээд 2200 2300 yen ч юм уу. Энэ нь бол ер нь макс гэж ойлгоход болно. Тэгээл тэрнээс өндөр цалин байх юм бол ерөнхийдөө хууль бус юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд бас нөгөө бид хоёр өмнө нөгөө хийж болохгүй цагийн ажлууд гэдэг нэг дугаар биччихсэн. Тэрэн дээр бас ярьсан байгаа нөгөө пачинко буюу автомат тоглоомын газар ажиллаж болохгүй, нөгөө лав хотел зочид буудалд ажиллаж болохгүй ч юм уу. Тиймэрхүү анхаарах зүйлүүд бас байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яаж энэ
одоо хэрэгтэй орооцолдохгүй байх вэ гэхээр нэгдүгээр саяны хэлснээр цалин хэд өндөр болвол жоохон хардах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо ийм харахад ийм албан ёсны костюм пижактай айгүй албан ёсны юм ярьсан хүмүүс тас ерөөсөө итгэж болохгүй. Хуулинд нэг жаахан харшилна эднэр гэж бүр хэлдэг байгаа байхгүй. Тэгээд жаахан харшилна гэхээр яах вэ гэхээр үгүй дээ бид нар бүх юм одоо ингээд гарын авлага мануал яаж хийх мэхийн заагаад өгчин. Энийний дагуу хийхэд л ерөөсөө баригдахгүй эднэр гэж хэлдэг. Тэгэхээр тийм үгэнд бас итгэж болохгүй. Тэгээд бас бичиг баримтаа өөр хүнд ерөөсөө өгч болохгүй. Тэгээ хүнийхийг бас авч болохгүй. Тэгээ бичиг баримт гэхээр одоо юу бичигдсэн зүйлүүд хамгийн чухал вэ гэхээр өөрийн бүтэн овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар энэ гурав байгаа мэдээ одоо бичиг баримтыг бол маш сайн нууцлж огт хүнд өгч болохгүй. Тэгээд хүнийхийг бас аваад явж явах юм бол шууд одоо нөгөө гудамжаар зүгээр явж явах юм бол цагдаа нар зөв зүгээр явж байгаа нэг зогсоогоод бас шалгах хэрэгтэй байдаг. Тэнгүүд одоо бидээ тийм өөр хүний бичиг баримт аваа явж явах юм бол шууд цагдаа руугаа дагуулчаад шалгаад бөө юм болно. Тэгэхээр өөрийнхөө бичиг баримтыг ч өгөхгүй, хүний бичиг баримтыг ч бас авч болохгүй. За тэгээд банкны данс одоо тэр буруу гарын хүмүүс болвол хүний данс тэдний хувьд маш одоо эрэлт хэрэгцээтэй зүйл байдаг болохоор өөрийнхөө дансыг ерөөсөө хэрэглэхгүй бол шууд цоцлох хэрэгтэй. За тэгээд одоо тэр ачаа бараа хүлээж авах төдийд л тэдэн 10,000 yen авна гэсэн ажил бол угаасаа тодорхой хар тамхи байгаа гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгээд одоо шууд Twitter-ээр одоо X-ээр хайнгууд одоо өндөр орлоготой цагийн ажил гээд хайнгууд шууд ингээл ажлууд гарч ирж илээ л дээ. Тэгээд тэгэнгүүтээ одоо мэдээд тийм ажлыг мэдээд юу яаж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгэнгүүт хоорондоо юм нэг нууц бас одоо үг арай өөр үг те. Тэгээд тэр нь болохоор жишээлбэл тэ оши гэдэг үг байна л да. Энэ нь болохоор тэ баташи гараар дамжуулах гэсэн одоо үгийн одоо арай өөрчлөлтийн хэлбэр нь тэгэхээр гараас гарт дамжуулна одоо тэр ямар нэгэн болохгүй барааг энэ гараас гарт дамжуулна энийг л яачих юм бол энэ цалинтай ч гэдэм юм. Тэнгүүд OS гэж байгаа байхгүй юу англиар OS гэж энэ нь болохоор орой цагийг хэлж байгаа. Тэгээд орой цагийг сая нэг уцаар ярьчих юм өгшөө хүмүүсийн мөнгийг яадаг ажил байна гэх юм бол шууд одоо эднийг ингээл интернетд шууд ингээл тавьсан байгаа байхгүй. Тэгээд ИТА гэж байна л да. ИТА гэхээр юм хавтан ч юм уу нэг тиймэрхүү утгатай. Тэнгүүд кэш картыг, банкны картыг тэгж хэлдэг байгаа байхгүй. Тэнгүүд UD гэд бас байгаа юм. Тэнгүүд энэ болохоор нөгөө Ukeko гэдэг нь болохоор одоо ямар нэг юм хүлээж авдаг. Тэрийг хэлж байгаа. Тэгээд D нь болохоор Damashi гэд нөгөө хуурж авсан тэр картаараа тэрүүгээр одоо заллин хийх гэдэг бас нөгөө нэг мөнгө яахын заллахын нэр аамдаа тэгээ энэний товчлал гээд UD гэж хэлдэг гээд өөрсдийн бүр ийм үгтэй. Тэгээд одоо саяны тэр Rufi-гийн хэрэгч гисэн тэгээ энэ сүүлийн үед одоо энэ интернетээр зараа тавьсан байгаа хүмүүс бүгдээрээ Telegram-аар хоорондоо ингэж харцдаг юм гисэн. Тэгэнгөө Telegram болохоор өөрийнхөө бичсэн мэдээллийг ингээд тодорхой хугацааны дараа бүгдээ устгаж болдог ямар ч юу үлдэхгүй. Одоо нөгөө улмөр үлдэхгүй. Тийм болохоор ямар нэгэн цагийн ажил ингээд яасан чинь за Telegram-аар холбогдъё гэж явах юм бол угаасаа Японд ч тэгэл албан ёсны юм бүх юм мэйлэр ч юм уу явдаг сте эсвэл лайнаар ч юм уу тийм ингээд Telegram гэх юм бол угаасаа болохгүй ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм зүйлүүдийг анхаараарай. За тэгээд өнөөдөр бид хоёр өөрсдийнхөө судалснаар Yami Baito буюу за хууль бус цагийн ажил. За энэ цагийн ажил биш одоо зүгээр л хууль бус гэмт хэрэг тийм талаар ярьсан байгаа. За тэгээд одоо нэг тийм одоо яг сая хэлснээр Baito гэдэг арталт нь ингээд цагийн ажил гэсэн үг ингээд нэмсэн болохоор магадгүй нэг дөнгөж ирээд байгаа үеднүүд маань энэ чинь цагийн ажил юм биш тэгээд бас буруугаар ойлгочих магадгүй. Энэ бол зүгээр гэмт хэрэг 100% гэмт хэрэг байгаа шүү. Тэгэхээр ийм юмнаас холуур яваарэ гэж зөвлөх байна. За 2 дахь дугаараа ингээд бид нэр өндөрлөе гэж бодож байна. Таад тэгээд сэтгэлээ үлдээгээрээ тэгээд манай сувгийг маань subscribe хийгээгүй байгаа бол хийгээрэй. За тэгээд өөр бас ийм хэргийн талаар сонсомоор байна гэсэн хүсэл байвал комментаар бичүүлдээгээрэй. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.